Тэр үед тэгэл одоо манай тамгын газар бол айгүй цөөхөн үнэтэй байсан шүү дээ. Нэлээд цөөхөн үнэтэй байсан. Тэгээд зөвлөхүүд нэлээд их хамгийн их ачаалттай зөвлөхүүд тэгээ бичиг хэргийн ажилтнууд байдагс. Зөвлөхүүд нөө хуулийн зөвлөхүүд чинь нөгөө товт нөгөө тэр 430 депутатын ажлын хэсэг огшны олон ажлын хэсэг бааштай бүлэгээрээ зүйлээрээ тэднэр дээр нөө хуваагдаж ажиллаад тэднэрээс орж ирсэн протоколыг бид нар бичнэ. За үндсэн хуулийнхаа нөгөө төсөл дээр бол засвар товт юм. Тэгэхээр чинь бичгийн машин яаж яасан. Тэгэхээр үндсэн хуулийнхаа төслийг би ганцаараа хийдэг байсан баг. Өдөрт хэд дахин засагдаж орж ирнэ. Бүгдийн нэгнээс нь бичиж бичгийн машин дээр ямар одооны компьютер шиг тасаа гаргаж харах байхгүй юм чинь өдөрт хэд бичиж гаргаад нөгөөтгөө ховлд хараадаг олшруулагч байдаг байсан. Тэгэхээр үнэхээр хариуцлагатай ажил би алдаж болохгүй шүү л гэж ажилтдаг байсан. Тийм. Ерөөсөө алдаа гаргаж болохгүй шүү. Энэ дээр алдаа гаргуул тэгээд янз бүрийн шийтгэл байж таад шин чимдгуу уртал дээр үед нь би чим дарахтаа ардын хорол ажиллаж байхад эрүүгийн хууль дээр хамт ажиллаж байсан байхгүй юу. Тэгэхэд намайг заа урнаа минь чи нэг цэг таслал юм уу нэг таслал юм уу цэг далтгал юм бол чи шороо явна шүү гэж надад бүр хэлжсэн байхгүй юу. Тэгээд за хууль гэдэг чинь угаасаа хүний амьдралтай холбоотой юм чинь би үндсэн хууль бол хамгийн том их хууль юм чинь би энэ дээр алдаа гаргаж болохгүй л гэсэн тийм зорилго тавьж л ажиллаж байсан. Монгол улсын үндсэн хууль